За сайн байна уу Дагва. За мэндэ. За өөрийгөө нэг товч танилцуулах уу? За би Гутаар халбан омгийн хөөндөө наш дондгаа дагуусран гэшвэ. За буряд гэсэн үг шүү дээ. Тэрнийг хэлэхгүй болчихлоо. Гутаар халбан омгийн чигийн ч мэдэхгүй шүү дээ. За ингээд би манай дагуусран гэдэг энэ хятад төгссөн хятадтай олон жил ажиллаж байгаа орчуулагч одоо орчуулагч өөр юу гэж хэлмээр юм гэж байна. Гадаад харилцааны ажилтан гэх юм. За ер нь л тэгээд орчуулагч гэхэд болно доо. Тий. Тэгээ бид нар ийм нэг цуврал 2 3 хятадын талаар явж бид нар ч 3 дахь хурш гэж ярьж байгаа боловч гэсэн одоо 2 хурштэйгээ л харьцах нь гарцаагүй болчиход байна. Тэгээд тэр дундаа одоо манайх ч худалдааны 80% хятадтай юу? Тийм. Гадаад худалдааны 80% хятадтай гэж байгаа учраас хятад юу болж ийнэ вэ гэдгийг одоо бүр нэг томоор ярих юм бол нэлээ тэр урд зүгт нэг улс бий гэж өглөө болгон санаул гэж арай нэг тэрэнд хайшаа юм ямар нэгэн байдлаар хятадын мэдээллийг бид нэр байнга харж явах хэрэгтэй юм аа гэж одоо сая бид хоёр копи онгаа ярьж лээ. Хятад чинь нөгөө бид нар чинь нэг том юм гэж бодоод байдал тэр 70% тэрнээс нааш гэж нэг яг хуваагдсан байна тий. Хуваагдана. За энд манай одоо Монгол улсын 2 хөрш байгаа. Нэг нь бол одоо Оросын холбооны улс, нөгөөх нь бүгд найрамд хятадт улс байгаа. Тэгээ бүгд найрамд хятадт улс гэд бид бол өдөр болгоно ер нь ярьж явах хэвээр. Яг тэгэхээр манай улсыг 1992-оос 96 онд удирдсан улс бол бас харьцангуй тогтвортой ч гэсэн ер нь ихэнх одоо төрийн үйлдвэрүүдийг одоо менежментийн хөвчлөлтөө гэж ажилуулж чадаагүй. 96-аас 2000 онд засаг барьсан засагынхан тэр үеийн ерөнхий сайд бол энэ галийн татварыг тэглээд бүрэн одоо худалдан авах улс болох анхны их суурийг тавьж Монгол улсынхаа үйлдвэрлэлийг бол ер нь үндсэнд нь тэг болгож өгсөн ийм бодит одоо үйл явдал болсон. Үүнээс болоод Монгол улсын гадаад худалдааны одоо ихэнх хувийг бол хятад улс дараагийнхыг нь бол одоо яг газрын сүнсний бүтээгдэхүүн, нефтийн бүтээгдэхүүн, бензин, дизелийн түвш зэрэг нь бол Оросын холбооны улсаас бол 100% хамааралтайгаар явж байгаа. За энд бид эхлээд хятад дээрээ илүү төвлөрж ярих хэрэгтэй байгаа. Хятад улсын засгийн газар сая ойрын 3 жилд бол тэг корона гэдэг бодлого хэрэгжүүлж байсан. Энэ Шинжааны Өрөмч хотод одоо орон сууцны байшинд гал гарсан. Энэ гал дээр Тухайн байрны одоо хаалга орцнуудыг бүгдийг хааж бит хөмжилж одоо хүн гаргахгүй болгосноос Тухайн байшингийн одоо ихэнх оршин суугчид угаардах болон шатаж одоо амь өргөцсөн. Энэний дараагаар Шинжааны уйгурын тэр Өрөмч хотынхан нэгэн тал одоо байдал ингэж байгаа бол бид ингэж байшиндаа утуулж өгснээс гарч одоо цагдаа нарт бид ингэж өгмээргүй байх гэдгээ илэрхийлэх хэрэгтэй гэж бослого гаргасан байна. Энд ямар нэгэн одоо пайз лоозон барьж агсвал Хятадын коммунист нам одоо нэг талаар ноёрхож учраас тухайн ард иргэд зүгээр цагаан цас барь тэмцсэн. Өрөмч хотод тэмцэл гарлаа гэхээр Шанхай болон Гуанчжоу, Бээжин гэх мэт Хятадын томоохон хотуудад цагаан цас барьсан бослого жагсаал маш ихээр гарсан. Энэ нөхцөл байдалд бол Хятадын коммунист нам цэрэг хүчний байгууллага гаргаад иргэдийг хэдийгээр бүгдийг одоо намхруулж гэртэн тарааж чадах боловч тэгж зодох тусам Хятадын коммунист намын нэр хүнд бол их унах магадлал гарч ирсэн. Тэгэхээр энэ нөхцөлд Хятадын коммунист нам шийдвэр гаргаж Хятадын дотоодод алхам тутамд нь одоо коронагийн сөрөг шинжилгээтэй гэсэн бичиг шаардлагыг болиулъя. Дотроо бол чөлөөтэй хөдөлгөөнд оролцъё гэсэн ийм бодлого явуулж одоо тэг коронавигоос бууруулсан байна. Юу энэ чи яг хизээний үйл явдал вэ? Саяхан 7 хоногийн өмнөх шахуу асуудал. Тэг хятад бас хурдан ардмж авч байна. Энэ аргагүй л дээ ганцхан нам ноёлдог тоталитар дэглэмтэй одоо Хятадын коммунист нам ноёлдог энэ улс хэрвээ бүх хотуудад Хятадын коммунист намын нэр хүнд унах юм бол цаашид бүгд найрамд хятад улсад коммунист нам нь одоо ерөнхий удирдах чадваргүй болох юм аюул эрсдэл үүсч ирсэн байна. За Монголтай хизээ нэг юм. Ер нь бол 2 өдрийн өмнө хятадууд шин шийдвэр гаргасан. Түрүүчийн тэр одоо чөлөөлөх шийдвэр гаргахдаа Хятадын коммунист нам шийдвэр гаргахдаа энэ коронавирус гэдэг бол цар тахал биш юм аа. Энэ бол хүндөвтөр ханиад юм гэдэг шийдвэр гаргасны дагуу Хятадын дотооддоо бүх хөдөлгөөнөө нээж эхэлсэн. 2 өдрийн өмнө хятадууд дахиад шийдвэр гаргасан байна. Үүнд юу гэж шийдвэр гаргасан бэ гэхээр Хятад улс 23 оны 1-р сарын 9-ний өдөр одоо бүх хилээ онгойлгож нээнэ гэсэн ийм
мэдээлэл түгээсэн байгаа. Энэ дотор гол тавигдж байгаа шаардлага нь гадаадаас ирсэн аливаа гадаадын иргэн өөрийн улсын иргэдийг шинжилгээнд оруулна. Тэгээд эрэг байх юм бол одоо журмынхаа дагуу эрэг хүнийг бол эмнэлэгтэн одоо тусгаалтанд оруулна. Сөрөг гарсан одоо өвчнгүй байгаа хүмүүсийг бол ажилтны байдалд 2-3 хоног ажиллаж агаад тэгээд шууд нийгэмдээ одоо нийгмийн үйл ажиллагаанд оролцуулна гэсэн ийм тусгай нөхцлүүдийг тавиад хилээ нээх болсон байна. Би болохоор яг сая ч гэсэн би бас хэлж ийсэн. Бид нэр ингээд дандаа нэг цаг үеийн юм ингээд автагдаад тий нэг одоо баг өдрөөрөө амьдраад байж тийм сенсацаар гэдэг юм уу тий өнөөдөр инглээ маргааш тийлээ яг ийм нөхцөлд бид нараас нэг ерөнхий шиг шугамаа бас яригээд өдрөөн ч гэсэн давд хэлж ийсэн нөө хятадын газар зүйргөө буцаад оруул яасан. Жишээлбэл далайн хавь далайн дотох саяны ерөнхий нэг орчин үеийн байдалтай холбоотой маш чухал мэдээлэл өгчлээ. Одоо ерөнхий хятадын нэг газар зүйн бүтцийг нэг яриад байж. Төр нэг газар зүйн бүтцийг эхлэлтгүйгээр эдийн засгийн бүсийг эдийн засгийн бүсчил гэдэг ойлголтын талаар ярил арай сонирхолтой байх. Хятад бол өөрөө одоо газар нутгийн хувьд маш том ихний баг 10-д багтдаг маш том нутагтай улсын доонд орно. 79 оноос Дэн Сяопин гэдэг одоо хятадын нээлттэй хаалганы бодлогын санаачлагч одоо том удирдагчийн гаргасан шийдвэрийн дагуу хятадын онцлог бүхий коммунизмыг байгуулна гэсэн зоримог шийдвэр гаргахдаа гадаадын хөрөнгө оруулалтыг бол өөртөө хятад руу татах ийм бодлого авсан. Энэ дээр бол хамгийн их хэлж одоо хятад руу хөрөнгө оруулсан хоёр улс байдаг. Энэ нэгдүгээрт бол Герман, хоёрдугаарт Япон байсан. Энэ хоёр улс үндсэн санаа нь бол германчууд хятадд гангийн үйлдвэрүүдээ бүгдийг зөөж оруулсан. 79 он 80-ад он тэгэл тэр үед бол германчуудын агаарын бохирдол агаарт хаягдах энэ CO2 буюу одоо нүүрс төвчийн давхар хэмжлийг бууруулах үүднээс өөрийн гангийн үйлдвэрүүдийг ихэнх нь хятад руу хөрөнгө оруулангаа дагуулад машин үйлдвэрлэлээ бол дагуулж оруулсан. Ингэснээр Volkswagen-ы үйлдвэрүүд болон хятадын одоо нэгдүгээр ард түмний машин үйлдвэр гээд одоо Volkswagen-ийнхаа салбаруудыг оруулж ирсэн. Үүнтэй зэрэгцээд Япончууд бас Toyota болон бусад Nissan гэх мэт машиныхаа үйлдвэрүүдийг хятад руу бас их оруулсан. Энэ юу гэсэн санаа вэ гэхээр аль болох хятадын далайн банкын ойролцоо бүс нутагт үйлдвэрээ байгуулад тухайн эд ангуудыг хятадд үйлдвэрлүүлээд заримыг нь бол Япон руугаа татчихж Японд хэрэглэнэ. Зарим нь хятадын өөрийнх нь машин болгож Япон нэртэй болгож хятадд үйлдвэрлэсэн машин болгох жишээгээр ингэж хөрөнгө оруулалтаа хийсэн байна. Үүнийг дагаад бусад гадаадын хөрөнгө оруулагчид тухайн яг Япон германчуудын дагуу адилхан яг хятадын зүүн талын далайн эргээс ойролцоогоор 500-аас 300 гаруй км-ийн зайд бол асар олон одоо үйлдвэрүүдэд байгуулж ирсэн байгаа. Ингээд энэ үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнүүд дэлхий рүү экспортод гараад эхлэхээр тухайн экспортод гаргаж байгаа бараа тэр үед одоо 70-аас 80-аад оны 80-аас 90 он 2000 он болтол хятадын дотоодын одоо орлого их бага компани аж ахуй нэгжүүд ажилчдаа өгдөг цалин бол маш бага түвшинд байсан. Тэгэхээр энэ нь бол одоо гадаадын хөрөнгө оруулагчдад асар их давуу тал болж байгаа. Хэрвээ германчууд герман хүндээ цалин өгөөд машин үйлдвэрлэл маш өндөр цалинтай хятадд үйлдвэрээ бариад ажиллуулах юм бол хятадын ажилчин цалин багтай учраас тухайн эд анги машин босох өртгөн их хямдхан байсан. Тэгэхээр энэ дээр яг бас далайн тээвэр чи гол үстэй. Далайгаар чи хамгийн хямд гэдэг байна. Төмөр замаас хэд их хямд гэдэг лээ. Тийм тоо байдаг юм. Дэлхий дээр хамгийн хямдхан тээвэр бол далайн тээвэр байгаа. Далайн тээврийн хувьд Европоос хятадын аль нэг бомбд ирэхэд хамгийн уртдаа 2 сар, багадаа 1 сар орчим яваад л ирдэг. Энэ нөгөө далайн салхитай салхигүй гэх мэт энэ байгаль орчны хүчин зүйлээс хамаарат одоо янз бүрээр явагдана. Аргагүй хямд л байд юм шиг. Төмөр зам бол галт тэрэг ер нь аль ч галт тэрэг өдөрт нэг 250 орчим километр яваад заавал зогсож явах хэрэгтэй байдаг. За одоо жишээ нь Тэнжингээс гарсан галт тэрэг манай Улаанбаатарт ирэхэд за 90 дээр ирлээ гэж бодоход тухайн 900 км орчим газрыг за 250 гэхээр чинь бараг 4 өдөр шахуу явна. Гэтэл замын ачаал их байх юм бол тухайн одоо харьяа төмөр замын газруудынхаа ачааллын дагуу тухайн галт тэрэг тэрнээс ч илүү хоногтой нэг ойролцоогоор 7 хоног явж ирэх магадaltaй байдаг. За. Гэхдээ энэ нөгөө бид нар чи
яагаад гэж удаа явдгийг гэхээр гол нь тэр нөө засвар хийд юм шиг байл шүү дээ. Засвар Аа, хийд ер юм нь- шаналгадаг тий. Төмөр зам гимтсэн байх магадaltaй. Хоёрдугаар Өөрөө явахын анги хөдлөхөд анги буюу одоо тэр төмөр замын чинь дугуйнууд бас ингээд цууралт үүсч гимтдэг. Тэр эднэрийг бол одоо баг 250 км явуулаад шалгаж үзчихэдэг ийм одоо технологи ерөнхийдөө бол одоо дээр үеийн өнгөрсөн одоо тий. традишнл гэх юм уу тэр эртний одоо төмөр замын хэд маяг бол тийм байсан. Гэтэ одоо энэ галт тэргэнд бол шинэ үеийн урсгал гарсан цагт 280-аас 330-40 хурдтай давхдаг ийм галт тэрэг бол хамаагүй илүү болсон. Энэ нөгөө цахилгаан соронзонгоор одоо нэмэх хасах цэнэгэн дээр гүйдэг учраас төмөр замын дугуйны эвдрэл бол эрс багассан ийм технологи болчиход байгаа. Тэгээд бид нар нөгөө сэдврүүгээ буцаад ороход за тэгээд бас би дээр Японуудаас бас сонсч ирсэн. Юу гэхээр нөгөө одоо бас нөгөө эдийн засгаар нөгөө бүсчилж харсан юм байна л да хаана хөгжөөд байна гэсэн чинь. Тэгс чи одоо 90-ад он 2000-ад онд бас тэр зургийг харсан чи 300 жил 400 жилийн өмнөх яг тэр газрууд нь байна гэж яриад байгаа юм. Ер нь анхнаасаа л тэр далайн эрэг чи ер нь дээрээ ч гэсэн бас гадаад худалдаач гэдэг юм уу. За гадаад биш ч юм аа ядаж нөгөө эн чинь далайн эрэг нь урт юм чинь тэр нэг газраар явуулж байхаар тэрнгээр явуулсан хамаагүй хэмжээ чинь угаасаа л цаанаасаа хөгжсөн байсан юм шүү далайн эргүүд нь. Ер нь саяны гадаад худалдаанаас ч өмнө далайн бомбд гарна. Хятадуулын хаалттай Мао Цзэдуны үед бол хаалттай зөвхөн би бүр нэг хэдэн зуун жилийн өмнөх юм яриад байна л та. Тийм байсан уу? Яасан юм бол 2-300 жилийн өмнө. Хятадын эртний баян хотуудыг ихлээр чи одоо тийм харж ирсэн үү? Одоо жишээ нь Шанхай. Тэгээд одоо энэ Хонконг, Кowloon гэдэг одоо хятадын талдаа байгаа хойг байгаа. Урд талд нь Хонконгийн арал байгаа. Энэ газар бол одоо яг далайн бомбд их тохиромжтой. Анхны англичууд ирж буугаад тэр Хонконг арлыг эзлээд тэрийгээ бол одоо Аз дахь хамгийн том өөрсдийнхөө одоо буудлах стратегийн төсц газар бомбтой болгож байсан. Энэ 1997 онд одоо 100 жилийн түрээсийн хугацаанд дуусаад 10 жил өнгөрсний дараагаар сая нас бардаг Жанземиний одоо хятадын дарга байх үед бол англичууд албан ёсоор энэ газрыг бүгд найрамд хятадаар тусад хүлээлгэж өгсөн байгаа. Ер нь бол энэ бомб түшиглээд худалдаа харилж явал илүү явагдчихсэн. Цайг бол ер нь далайгаарч тийм гэхдээ Орос Европ руу гарахдаа Монголоор дамжуул тээвэрлжсэн. Энэ хэмээн жингээ голдоо явдаг байснаас Монгол цайны зам, торгоны зам гэж энэ хоёр том одоо аяллаа чиглэл үүссэн байгаамаа. За баярлалаа. Ерөнхийдөө өнөөдөр бол бид нар яг хятадын дотоод бид нар чи хятад гэдэг нэг юм гэж бодоод байгаа. Дотроо нарийн очиртай өөр юм байна. Тэгэхээр бид нар хойд хятадтай яаж харьцах вэ? Юу хүснээсээ болж аль хятадтай харьцах вэ? Ер нь бол одоо хятад энэ эдийн засгийн хөгжил үйлдвэрлэлийнхээ хэмжээгээр болоод хоёр баг үндсэндээ хуваагдаад байна. Нэг ясандаа зүүн хойтлын 3 мужийн хамгийн уртлын лявны муж буюу одоо Далайн бомбтойгоос авахуулаад урагшаага далайн эргээс нэг 500 орчим километрийн зайтай босоо Гуандун муж одоо тэгээ Хонконг бүр Макао хүртлээ. Тэгээ тэр одоо Вьетнам, Тайланд хүртлэх энэ босоо хятад бол асар их аж үйлдвэрдсэн дэлхийг одоо бараагаар хангадаг ийм эдийн засгийн хөгжил асар өндөр хөгжсөн нэг босоо төвшний хятадын бүс үүссэн байна. Баруун талд нь байгаа дотор газар буюу одоо яг тариачд нь тарианогоогоо тарьдаг ийм бас нэг бүс үүсчээд байна. Манай өвөр монголчин бол тэрэндээ орж. Тэгэлгүй яах вэ? Гэхдээ хятадыг нүүрсээр гол хангадаг газар нь бол өвөр Монгол болон бусад Шанси, Шандун гэсэн нэг юм 3-4 мужил. Хойтлын мужууд. Яг өвөр Монголын уртлын тэр 2-3 мужид. Тэнд нүүрс байна. Бусад газар бол ер нь хятадууд нүүрсгүй байгаа. Тийм байна. За баярлалаа. Өнөөдөр яриаг эхний яриагаа дуусгая гэж баярлалаа.